Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Монголын үндэсний олон нийтийн телевизийн уралдаан таны мэдхүн дөрвөн бэрх нэвтрүүлгийн ээлжид дугаарыг мэрэгэн үзэгчид та бүхэндээ өргөн танилцуулахад бэлэн боллоо. Жил бүрийн 5 дугаар сарын 18-ыг олон улсын музейн өдөр болгож дэлхийн нийтээрийн өргөн тэмдэглэдэг боломжтой. Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан Монголын орчин цагийн музейн 100 гаруй жилийн яруу түүх ялгуулсан алдрыг түүчилэн бүтээж яваа музейн хамт олон манай нэвтрүүлгийн хойморт өргөдөн саатаад байна. 101 жилийн түүхтэй Монголын ууган музейнуудын нэг Монголын үндэсний музей санаачлан Богд хааны ордон музей, Занбазарын нэрмжит дүрслэх хурлын музей, мөн Чингис хааны үндэсний музейн хамт олон манай нэвтрүүлгийг чимэглэн нэвтрүүлгийн мань хойморт морилон саатаад байна. За ингээд нэвтрүүлгийнхээ дүрм ёсоор манай зочин багууд маань чухам ямар нэршлийн дор өрсөлдөхийг шууд шийдэцгээе. Олон улсын музейн өдөр зориулан зохион байгуулж буй дөрвөн бэрх нэвтрүүлгийн манай энэ удаагийн дугаарыг Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтран санаачлан зохион байгуулж буй Монголын үндэсний музейн багийн ахлагчийг хүндэтмээрье. За тарган сайхан аварж байна уу? Тарган сайхан аварж байна. Ажил үйлс өндөр үү? Өндөр, таны ажил үйлс өндөр үү? За тэгээд ямар багийн нэршилээр өрсөлдөхийг зөмөрөө шууд шийдэндэ. За нэг сэлмэн эвэртэй улаан сэрхийг буулгаж Ямаачин багийн нэршилээр өрсөлдөхөр боллоо. Энэ удаагийн дөрвөн бэрх нэвтрүүлэгт ялагч болохын ёроолыг өргөөд за танаа багийн нэршлийн энэхүү улаан сэрхийг танаа хатанд татлуулъя. Амжилт хүсье. Хорей. За дараагийн баг маань мөн Монголын музейн түүхийг 101 жилийн туршид түүчилэн бүтээлцэж яваа анхны музейнуудын нэг Богд хааны ордон музейн хамт олонны төлөөлөл болж ирсэн багийн ахлагчийг хүндэтмээрье. Богд хааны ордон музейн багийн ахлагч тус музейн ажилтан Од Сүрэн. За Төлөмөнд тарган сайхан аварж байна. Сайхан харж тавлаг ажил үйлс өндөр үү? Өндөр сайхан байна. За багийнхан даалгавар өгсөн үү? Ямар баг болоод ирээрэй гэсэн бэ? За тэгэл одоо халуун хөшөөтэй бол болох л. За. За шууд халдсан цагаан хонь болгоо. Хорей. За ингээд энэ халдсан цагаан хоньыг хатантай нь хотлуулъя. Баярлалаа. Хорей. Амжилт хүсье. За дараагийн баг 1965 оноос Монголын музейн салбарт өөрийн түүхийг бүтээж яваа Занбазарын нэрмжит дүрслэх урлагийн музейн хамт олон байна. За багийн ахлагчийг хүндэтмээрье. Багийн ахлагч эрдэм шинжилгээний ажилтан Гуа Марл. За амар сайхан уу? Сайхан амар сайхан уу? За ажил үйлс бүтээл тойрог барьвна уу? Өндөр сайхан уу та? За тэгээд ямар багийн нэршилээр өрсөлдөө? Шагаа ирэхэд шийднэ дээ. За таныг хүрэж байна. За ширээ бөхтөө ширмэл тавхтай хөрөн улаан ат буулаа да. За тэмээчин багийн нэршилээр өрсөлдөх нь байна. За тэгээд энэ мөнгөн буйлтыг танаа багт бэлгэлье. Танаа хатанд татлуулъя. Амжилт хүсье. Хорей. За дараагийн баг маань ямар нэгэн шагаа орхихгүйгээр шууд адуучин багийн нэршилээр өрсөлдөхөр болж байгаа. За энэ бол Чингис хаан үндэсний музейн баг хамт олон багийн ахлагчийг барья. За ажил үйлс өөдрөг өрнүн сайхан байна уу? Өрнүн сайхан байна. Таны ажил тавлаг сайхан. За танаа музейгээр зочин олонтой. Манай музейгээр зочин ихтэй. Гадаад дотоодын өндөр дэд хэмжээний зочид хөдөлгөөнтэй байна. За тэгээд Монголынхон түүх өв соёлыг бахархуулах үйлсэд отхон боловчиг түүчээлж яваа музей бол манай Чингис хаан үндэсний музей. За тэгээд та бүхнийг дөрвөн бэрх нэвтрүүлэгт амжилттай өрсөлдөж магнатын тоосгүй байх болтугай гэсэн ерөөлтөй хамтдагч энэ алтан тууртыг за ерөөл бодож байна. Хорей. За ингээд нэвтрүүлгийн эхэнд Монгол ёс заншлаараа аливаа баяр жаргал сайн сайхан бүхний эхэнд жаргал хураалан ихшгэлж байдаг Монголын төрт ёсны айзам уртын дуунуудын нэг эрхэм төр хэмээх утга төгөлдөр аялгуу яруу гайхамшиг сайхан уртын дууг та бидэнд зориулан өргөн төлөвлөх уртын дууны өн чуулгын уран бүтээлчид уртын дууч Дулам Сүрэн, Ган Туул, Болормаа, Морин Хурч, Мөнгөн Цоож, Алтан Цоож нарыг хүндэтмээрье.
Нэвтрүүлгийн 4-9-оор та бүхний маань бэлдэж ирсэн асуултуудаар эхний даваа үргэлжилдгийг та бүхэн маань мэднэ. За ингээд би 100 гар зүрхэн талаасан адуучин багаасан бэлдэж ирсэн асуултаа тавина уу гэж хүсэж байна. Чингис хаан үндэсний музей 2019 онд тухайн үеийн Монгол улсын ерөнхий сайд Эдүгэгийн Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилгаар анх үүсэн байгуулагдсан ийм түүхтэй музей. 2024 онд National Geographic сэтгүүлээс Чингис хаан музейг дэлхийн соёл хүндрэлтний заавал үзэх 20 музейн жагсаалтанд багтаасан байдаг юм а. Монголын төр төсний түүх. За тэр дундаа хүн гүрнээс эхлүүлээд 20 дугаар зууны сүүлч хүртэлх Монголын хаадын түүхийг дэлгэн үзүүлсэн 10,000 гаруй сан хөмрөгтөгөөс 95% нь яг их загвараараа хадгалагдаж, дэлгэгдэж төмөн олны хүртэл болж байдгаараа онцлогтой. За ингээд адуучин багийг өөрийн асуултыг тавина уу гэж хүсэж орж байна. За сайн байцгаана уу. Та бүхэндээ адуучин багийн зүгээс нэг асуулт бэлдэж ирлээ. За энэхүү асуулт бол тийм хүнд асуулт биш. Монголын түүхийн тулгуур сурвалж бичгүүдийн нэг болох ЮНЕСКОгийн баримтад бүртгэгдсэн Алтан дов чимээх түүхийн сурвалжид Чингис хааны дээд өвгийг дурдахтаа Бүртчноос эхлэхдээ Бүртчны хоёр ахын тухай дурдсан байдаг. Тэр хоёр ахын нэрийг нэрлэнэ үү гэсэн асуулт тавьж байна. Монголын түүхийн бас өв сурвалжуудын нэг Луу Алтан товчид. Тий, Луу Алтан товчид. Луу Алтан товчид дурддаснаар Монголын язгуур одоо өвг Бүртчны хоёр ахын нэршил дурддагдсан байдаг юм байна. За, хончин баг төрүүлж гараа өргөсөн. За, хариултыг болгоё. Хончин багийн гишүүн эрдэм шинжилгээний ажилтан Баярмаа. За энэ болохоор Бохоодай, Бухаатуу гэдэг хоёр нэрийг хэлж байна. За, бодох хугацаа илгэдийн дууссан. Ямар нэгэн хариултын хувилбар байж болно. Эсбөгөөс хончин багтаа санал нэгтэй байгаагаа шууд хэлж болно. Ямар ч багийн гишүүн Наран Чимэг байна. За бид манай багийн зүгээс бол хариулт нь бол хончин багийн хариултаа нэлээд төхөөд. Гэхдээ биднээс нэг ахын л нэр Бухачи байсан болов гэж үзэж байна. За нэг нь Бухачи. За нэг нь нөгөөдхийн биднээс хариулж мэдсэнгүй. За Тэмээчин баг хончин багтай санал нэг байна. Хончин багтаа бүрэн дөрвөн санал нийцдэг ба. За өөрөөр хэлбэл хончин багийг л дэмжиж байгаа гэсэн үг шүү дээ. За гурван баг маань хариултаа хэлсэн. За одоо адуучин баг маань үнэн зөв хариултыг бидэнд хэлж байна. байна. За та бүхэндээ баярлалаа. За Луу Алтан дов чимээх сурвалжид болвол Борочу, Шибагучи гэсэн хоёр ахын тухай дурдсан байдаг. Тэгэхээр энэ асуултанд хангалттай сайн хариулсан баг байхгүй гэж бодож байна. За манай адуучин багийн тавьсан асуултад хариулсан. Өөрөөр хэлбэл нэвтрүүлгийн 4-9-оор 80% хүргэж хариулсан баг хараахан гараагүй учраас та бүхний маань алтан турт өөрийн уяан дээр дүүхэлцэж үлдлээ. Хүрээ! 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 За нэвтрүүлгийн ер нь ихэнх тохиолдолд би Монгол ёс заншлаараа гээд нар зөв тойроод явдаг. За одоо бол би нар зөв тойроод энэ уламжилтаар явамгүй байна. Одоо би баруун гар талаасаа эхлэе. Тэмээчин баг. Дүрслэг урлагийн музей маань 1965 онд анх засгийн тогтоол шийдвэр нь гарч 1966 оноос үзэгч олноо хоймортон залсан ийм хамт олон юм. Бас нэгэн гайхамшигтай түүх бол олноо өндөр хоршоо хэмээн нэрлэгдсэн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төдийг Монгол улсын хамгийн анхны хоёр давхар байшин. Энэ музей маань үйл ажиллагаагаа явуулж Монголын дүрслэг урлагийн ховор хосгүй гайхамшигтай үнэт бүтээлүүдийг өргөн олондоо үзүүлж байдгаас зөвхөн өндөр гэгээний өөрийн мотороор оюун ухаанаараа уралсан хосгүй үнэт 14 гайхамшиг төв энэ музейд халгалагдаж байдаг юм аа. Дүрслэх урлагийн музей нь эрдэм шинжилгээний ажилтан Тэмээчин багийн ахлагч Гоо Марал байна. За өнөөдөр дөрвөн бэрх нэвтрүүлэгтээ та бүхэндээ музейн хамт олонний одоо зүгээс нэгэн асуултыг бэлдэж ирлээ. За энэ асуулт юу вэ гэхлээр маш энгийн одоо асуултыг бэлтгийг одоо зорьсон. За манай одоо музей буюу Монголын Дүрслэх урлагийн музей одоо байрлаж байгаа байшин буюу өндөр хошоо хэдэн онд
баригдсан бэ? За, ахаад манай хончин баг төрүүлж гараа өргөлөө. Хариултыг авъя. Хончин багийн гишүүн Гончиг байна. Тэгээд манайх анх 1924 онд анх баригдсан гэж үзэж байна. 1927. 24. 24. За За, 24 онд. 1924 онд баригдсан. За, ардын хувьсгалаас 3 жилийн дараагаар баригдсан байшаа гэж үзэж байгаа юм байна, тийм ээ. За, хариултыг авлаа. За, Ямаачин баг. За миний үзэж байгаагаар болохоор өндөр хошоо хэмээх нэрлэгдсэн Орос худалдаачны энэхүү байшин нь Оскар Мамины тэмдэглэлд зүүнс зорчсон хэмээх тэмдэглэлд урьдсанаар бол магадгүй одоо тэр тэмдэглэлийн зөрөөгөө бол хувьсгалаас өмнө буюу 1921 оноос өмнө яагаад гэвэл Оскар Маман хэд хэдэн удаа Орос худалдаачинд орж гэрт нь уулзсан тухай бол мэдээ байдаг. Тийм учраас би миний бодлоор бол яг тоочны оны хэлэхгүй ч гэсэн ямар ч байсан 1921 оноос өмнө өөрөөр 18-аас 19 он байж талтай юм а гэсэн санааг төвшүүлж байна. Тэрнээс биш одоо хувьсгалаас хойш гэсэн санааг хэлэхгүй байна. За, хариултыг авлаа. За, одоо Адуучин багийн хариулт үлдсэн байгаа. Адуучин багийн гишүүн Бямтөрч. За бид нар ярилцаад 1921 онд энэ өндөр хошоо байгуулагдчих худалдааны маа гэсэн болов гэж таамаглаж байна. Тэр барилга хэлээ гэж бодож байна. 21 он, 1921 он. За, хариултыг авлаа. Зөв хариултыг шууд та бүхэн маань хэлж өгье. За, нэмэлт хариулт манай хончин баг хэлье гэж байгаа юм байна шүү дээ. За, сонсъё. Энэ байшин маань угаасаа 20 дугаар зууны их үеийн буюу тэр чинь одоо 1900 бараг нэг эмийн сан байдаг нь 3 оных ч үлээ тий. Тэгэхээр одоо За, өмнөх хариултаасаа буцаж байгаа. тий өмнөх асуултаас хариултаас буцлаа. За, тэгэхээр яг хэдэн он уу? Нэг он хэлье. За 1903-аас 5 гэвэл яг тийм 5 он. За, өөрөөр хэлбэл шав тавьснаас нь эхлүүлээд барьсаар байгаа 5 он дуусгасан гэж үзэж байгаа юм байна шүү дээ. За, хариултыг авлаа. За, зөв хариултыг сонсъё. Өндөр хоршоо өнөөдрийн барилга буюу өнөөдрийн одоо зан өдрийн нэрмж төрөл хөрлөгийн музей байгаа энэхүү одоо түүхэн байшин 1913-аас 14 оны хооронд барьж одоо байгуулсан. 1915 онд Монгол Үндэсний банк нэртэйгээр Монгол Оросын одоо хамтарсан аж үйлдвэрийн одоо байгууллага анх үйл ажиллагаагаа эхлээд өндөр хошоо үйл ажиллагаагаа явуулаад Монголын анхны одоо их дэлгүүр байсан Монгол түмний мэддэг. За дараа нь 1966 онд дүрслэх хөрлөгийн музей болсон юм түүхтэй байшинд бид нар өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж байна. Нэвтрүүлгийн дүрм ёсоор танай мөнгөн буйлт өөрийн хотондоо үлдэхээс аргагүй тийм ээ. За, ахаад нэг хураалчихё. Хорээ! 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 За, одоо хончин багийн бэлдэж банжиж ирсэн асуултыг зөмөрөө сонсноо. Монголын музейн түүхийн 101 жилийн яруу түүхийг чүүчилэн бүтээлсэн ууган музейнуудын нэг. За, мөн одоо Монгол улсад цорын ганц байдаг хааны ордон музей. Богд хааны маань төрийн болоод шашны үйл хэргийг бүтээж байсан тэр яруу гэгээн түүхийг яг боддоор нь хадгалж, хамгаалж, түүхийн энэ үнэт төвийг Монголын ард түмэнд элгэн үзүүлж, Монгол бахархлыг чүүчилж яваа ийм хамт олон юм аа. Хаант төрийн чухал 7 эрдэнэ гэдэгт юу ордог вэ? Бэлэгдэл нь юу байдгийм болоо гэж тэрийг тодруулж хэлнэ гэж. Хаант төрийн чухал 7 эрдэнэ. Түүний тэр 7 эрдэнэ гэдэгт юу ордгийм бол түүний утга бэлэгдлүүд. За, төрт ёсны ялангуяа Богд хаант Монгол улс байгуулагдсан цагаас хэрэглэж ирсэн төрийн бэлэгдлүүд, төрийн 7 эрдэнэ, 8 тахил гээд олон зүйлүүд байдаг да тийм ээ. За, тэрний нэг болох хаант төрийн чухаг 7 эрдэнийн талаар та нар маань мэдээлэл өгөх ёстой болж байна. За, Ямаачин, Адуучин, Тэмээчин гэсэн дараалалаар хариулна. За Ямаачин багаас энэ хариултыг болгоё. За энэ Богд хаант Монгол улсын үед бол хаан төрийн бэлэгдэл болгож 7 эрдэнэг бол хаан төрийн бэлэгдэл болгож гаргаж ирсэн. Энэ ямар учиртай бол шашны болон төрийн ёсонд бол хаан хүн тодорхой заавалчгүй 7 эрдэнэ бий болсон байх ёстой гэсэн тийм загвардын хааны домог байдаг. За энэ домог ёсороо бол хаан хүн энэ 7 эрдэнийг бүрдүүлсэн байгаа тат хүчрхэг их хааныг бий болгоно гэж үздэг учраас энэ хүү 7 эрдэнэг биелэгшээж одоо бий болгосон одоо
гэж үздэг. Тийм ч учраас одоо Богд хаан маань энэ 7 эрдний нэг заан эрднийг хаанд орсуулсаар одоо хяахны хэлээр дамжуулан ацарсан байдаг. За хатан эрдэн өрөмжилсэн байдаг. За жанжин эрдэн өрөмжилсэн. За чандман эрдэн, за чандман эрдэн хаан төрийнхөө тамгыг хийсэн байдаг. За хорл эрдэн бол шашин төрийг биелэгдэл болж үлдсэн байдаг. За шөхөр эрдэн нь бол төр шашныг газар усны гашуун үнэллээс хамгаалахын бэлэгдэл болгож өргөсөн. За төвшмөл эрдийг 5 сайдаараа төлөөлүүлэн биелэгдсэн байдаг. За хариулт болсон гэж үзэж байна уу тийм ээ? За манай асуултыг болгосон манай хончин багийнхан бол хариултыг нэлээд сайн сонсч байх ёстой тийм ээ? За зөв буруу хариулсныг та нар маань шүүн гэсэн үг шүү дээ. За Адуучин баг. За Адуучин багийн ахлагч Гонгоржов байна. За монголчуудын уламжлалт зүсэг хүчрэл төр ёсны уламжлалт бол 8 дахил бизнесний уламжлалт ойлголт байдаг. Төрийн 7 эрдэнэ гэсэн үг нэг 7 эрдэнэ. Тэгэд Ямаачин багийн хариултыг сонсоод энэ хоёр жоохон холилдоод байх шиг байна гэж бодоод манайх бас энд хэлбэрүүдэ хэлж байна. Төрийн 7 эрдэнэ төвшмөл эрдэнэ. Тэгээд хатан эрдэнэ, хүслийг хангагч хатан эрдэнэ гэж, жанжин эрдэнэ, заан эрдэнэ, морин эрдэнэ, зэндмэн эрдэнэ гэж байдаг. За 7 дахь эрдэнэ харин ямар эрдэнэ байж болох вэ? Тэрийг харин сайн ноён төвшмөл эрдэнэ, жанжин эрдэнэ гэдээ орсон байгаа. За ийм хөв төвшөнд хариулж байна да манайх. 6-гийн нэрлсэн. За хариултыг авлаа. Хариултыг авлаа. Тэднийх зүгээс. За Тэмээчин баг. 7. За Тэмээчин багийн гишүүн сэргээн засварлагч Чин Зориг байна. Тэгээ хаан төрийг одоо бат их байлгахад хамгийн эрэхтэй эхний эрдэнэ бол хатын эрдэнэ юм аа. Одоо хаан тэрийг хажуугаас нь эмэгтэй хүний нарийн нандин ухаанаар түшиж тулах тэр утга агуулгыг бэлгэсэн байна. За төшмөл эрдэнэ гэж байна. За гуравт нь одоо Баатар эрдэнэ гэж бид нар үзлээ. За тэгээд Хүрд эрдэнэ гэж орж байгаа гэж бодож байна. За чандман эрдэнэ гэж байдаг. Энэ бол одоо гурвалсан маягаар өсөж хөгжих хийм бэлэгдэл чандман эрдэнэ. За тэгээд 7 дахь эрдэнэ болохоор заан эрдэнэ гэж үзлээ. Хүчрэхийг бат их байхын бас бэлэгдэл болгож төрийн 7 эрдэнэд оруулж исэн болоо гэж манай угаас үзэж байна. За 6 хэлчихүүгүй юу? Тэгээ морин эрдэнэ хэлээгүй. За морин эрдэнэ хэлээгүй л дэсэ. Тэ. За хариултыг авлаа. За тэгээд энэ асуултыг бидэнд болгоолгосон хончин багийнхан зөв хариулт санал боллыг бас бид сонсох ёстой. За энэ төрийн 7 эрдэнэ гэж би төрийн 7 эрдэнэ гэж юу вэ? Ямар дүрс бэлэгдлүүд байдаг вэ гэж асуугаагүй. Чухаг 7 эрдэнэ гэж юу вэ? Хаант төрийн чухаг 7 эрдэнэ гэдэг ойлголтыг бол асуулаа. Энэ хаант төрийн чухаг 7 эрдэнэ гэдэгт маань хэрсний ивэр, хааны эмэг, улаан шүрэн навч, тоонолжин, дүршмэл эмэг, зааны соёо, алтан навчирт алтан суудал дээр шигтгсэн 3 шүдэт эрдэнэ тэргүүтэн бол ордогоо. Гэхдээ бидний саяын хариулаад исэн төрийн 7 эрдний маань энэ одоо 7 символ дүрс маань өөрөө 70 дутаг учрыг агуулдаг юм а гэж үздэг. Тэгэхээр бид нар бол музейчд тийм ээ музейн одоо хааны дээл хувцсан дээр энэ дүрс бэлэгдлүүд хадгалагдаж байдаг. Хаа бурхтын өмнө дахил болон дүрслэгдэж байдаг. Бурхтын өмсгөл зүүсгэл дээр ч энэ тэмдгүүд одоо дүрслэгдсэн байдаг. Тэгэхээр үүний маань цаад утга учир нь юу юм бэ гэхээр төрүүнийд хэлдэг яалтчгүй багуудын маань хэлсэн төрийн 7 эрдэнэ гэдэг ойлголт маань. Тэгэхээр хэрсний эврийг хөлөг эрдэнэ одоо хэрсний эврээр одоо тэр дүрс бэлэгдлийг альва нэгэн зүйл дээр бүтээхдээ хөлөг буюу морин эрднийг хэрсний эврээр хааны эмгийг дугуй хийгээс буюу хаан буюу одоо нөгөө хүрдэн эрднээр дугуй хааны дугуй дүрс гэж байна тий. Улаан шүрэн навч гэдэг маань хатан эрдэнэ. Ер нь хатан эрднийг шүрээр болон сувдаар төлөвлөдөг юм байна. Тоонолжин буюу жанжин. За дөрвөлжин эмэг гэдэг маань түшмэл эрдэнэ. Харин зааны соёо бол зааныга. За нөгөө 3 шүдэт эрдэнэ гэдэг маань чандман эрдэнэ төлөвлөдөг. Ийм одоо 70 дутаг агуулгыг илэрхийлсэн зүйлийг хаант төрийн чухаг 7 эрдэнэ гэж нэрлэдэг юм байна. За манай дөрвөн бэрх нэвтрүүлгийн яг энэ удаагийн дугаар бол ер нь их онцлогтой сайхан дугаар болж байна. Өдөгч олонний маань
болоод мөхс миний манай одоо нэвтрүүлгийн багийнхны ч гэсэн мэдлэгийн цар хүрээг тэлсэн ийм нэвтрүүлэг болж байгаагаараа онцлогтой байна. Та бүхэндээ баярлалаа. Нөгөө талаасаа бол бас одоо эрдэм шинжилгээний онол арга зүйн хуралч юм шиг маргаан мэтгэнтэй ийм сайхан дугаарыг бид бэлдэж байгаадаа баяртай байна. Энэ ч утгаараа манай үзэгчдэд үнэхээр сонирхолтой сайхан дугаарыг, давтагдшгүй сайхан дугаарыг бид бэлдэж өгч чаднаа гэдэгтээ тун их итгэлтэй байна. За тэгээд тухайн хариултанд одоо хамгийн эцсийн хувилбараар үнэн зөв хариулсан баг байгаагүй гэж үзээд за манай хончин багийн халзан цагаан хонь хотондон өөрийн хотыг гэрэлтүүлсээр үлдэх нэ. Хорээ хорээ хорээ. Хорээ хорээ. За ингээд манай Ямаачин багийн бэлдэж ирсэн асуултыг болгоох цаг болсон байна. За Монголын үндэсний музей бол мөн 101 жилийн музейн салбарын түүхийг түүчэлэн бүтээлцэж байгаа ууган музей. 60 гаруй мянган сан хөмрөг үзмэртэй Монгол улсын төрийн эрхэм дээд шагнал хөдөлмөрийн гавьяаны Улаантугийн одон хүртсэн ийм байгууллага хамт олон юм аа. За сайн бацхан уу. Та бүхэний өдрийн мэндийг хүргэе. Ямаачин багийн ахлагч буян өрших байна. Монголчууд эхнэр нөхөр болсон хүмүүс 3 зүйлийг зээрлдэг. Эдгээр нь ямар 3 зүйлийг зээрлдэг вэ? За тэгэхээр монголчуудын уламжилт зан үйл өв соёлтой холбоотой уламжилт хуучны ёсонд за 3 зүйлийг эхнэр нөхөр бололцсон хүмүүс 3 зүйлийг цээрлдэг байна. За хариулъя. Цаг болсон. Чингис хаан үндэсний музейн үзмэрийн бүртгэл хариуцсан ажилтан буян жиргал байна. Адуучин багийн гишүүн. За бид нар ярилцаад л дээр нэгдүгээр цагаан сараар эхнэр нөхөр хоёр зоолгодгүй заншилтай байдаг. За хоёрдугаарт гэх юм бол эр хүний дээр гарч суух тий гэр бүлийн хойморт суух энэ суудал дээр бас ийм цэвэрлэх ёс байдаг болов гэж бодож байна. Гуравдугаарт гэх юм бол за үчийн бүрийгээр эхнэр нөхөр хоёр гэр бүл хоорондоо маргалдах иймэрхүү харилцааны хувьд ийм цэвэрлэлтэй болов гэж бас бодож байна. Хариултыг авсан. За хончин баг. Адуучин багтай нилийн төстэй яалтчгүй цагаан сарын шиний нэг өглөө эхнэр нөхөр зодлогдог бай гэдэг нэг уламжлал байдаг. Эр хүний дээр гарч битгий суугаараа гэл байнга тэгэд идэг. Тэгэхээр одоо тэр яс байж болох юм болов? За тэгээд бас энэ нөхөр болох хүнийг бүтэн нэрээр нь дуудахыг цээрлдэг. Хариултыг авлаа. Тэмээчин баг. За Тэмээчин багийн гишүүн сэргээн цэцэрлэгч Чин Зориг байна. За тэгээ манай баг бас ямар ч үсэн эхнэр нөхөр хоёр цагаан сараар золгохыг цээрлдэг гэдгийг бол мэдээд байна. За тэгээд бус хоёрыг нь яг ямар ч үсэн өрсөлдөө үүсгээд даа гэд таачлаа. Тэгээд эмэгтэй хүн нөхрийнхөө одоо малгайг нүмсдэггүй гэж бас үдэж байна. Хоёрт нь гэсэн үг тийм. Эхлээ золгодгүй, хоёрт нь малгайг нүмсдэггүй, гуравт нь бүсэн дээгүүр нь алхадгүй гэж. Нөхрийнхөө бүсэн дээгүүр алхахыг. За бүсэн дээгүүр алхахгүй, малгайг нүмсэхгүй, золгохгүй. За ингээд 3 баг маань хариулсан. За зөв хариултыг сонсцгоё доо. За зөв хариулт болвол мэдээж цагаан сараа зологдгүй нэгдүгээрт. Хоёрдугаарт бол хөөрөг зөрүүлж тамхилдгүй юм байна. За гуравдугаарт бол моринд сундлахыг зээрлдэг юм байна. Энэ яагаад сундлахыг зээрлдэг вэ гэхээр нөгөө бэр болгож одоо эхнэр болгож авч байгаа хүнээ одоо эхнэр болгож авахдаа богтолж юм уу ямар нэгэн ил далд хэлбэрээр авахдаа бол сундалтж авч ирдэг учраас тэр нэг зан үйлээ дахиж давтдаггүй. Тийм ёстой юм байна монголчууд. Энэний их сурвалжийг дурдах юм бол Монголын угсаатан зүйн 1-р ботын 340 5 дугаар талд байгаа. За зөв хариултыг бүгдээрээ сонслоо тийм ээ. За манайхад ер нь дөхүүлсэндээ гэж бодож байгаа баг байна уу? Байхгүй юм байна тийм ээ. За тэгэхээр ойлгомжтой. Манай Ямаачин багийн тэр улаан сэрх өөрийн хотондоо үлдлээ. За манай музейн хамт олон оролцож байгаа дөрвөн бэрх нэвтрүүлгийн эхний шат өндөрлж байна. За та нар маань бол үнэхээр одоо яалтчгүй нэг улсын чухал үнэт өвийг харж хамгаалж байдаг түүндэн хармын сэтгэлээр ханддаг шигээн өөрсдийн өмнөхөн нэршлийн шагандаа хүртэл яг тэгж мэрэгжлийн үүднээс хандлаа. Бие биенийхэн одоо асуултанд хэнч гартсангүй өөрсдийн нэршлийн шагаа өөрсдийнхөө хотонд үлдлээ. За тэгэхээр нэгийн даваа өндөрлөхөд та нар маань
ялагчийн шатанд бүгдээрээ л ижилхэн одоо ойрхон байгаа гэсэн үг. Ижил зайд уралдаж яваа гэсэн үг. За одоо нэвтрүүлгийн зүгээс та бүхэнд тавих 4 асуулт байдаг. Энэ бол 4 бэрх буулгах боломжтой. Морины асуулт, тэмээний асуулт, ямааны асуулт, хоньны асуулт. За эдгээр асуултуудыг одоо та бүхэндээ тавьж эхэлнэ. За морь буулгах асуултыг та бидэнд болгох зочин эрхэм манай хойморт морилох ёстой. За ингээд та бүхнийхээ өмнө хүндэглийнхэн хойморт гармаг гаржид үржин пэрнлээлэн хийдийн тэргүүн буддын гүн ухааны гівш даваа самбуугийн 50 сайхан ховрогыг хүндэтгэн өрж байна. За амгалан морилж байна уу? Юм дээ. Давлаа сайхан авч байна уу? Оо сайхан. Ном буйны үйл ариун. Оо ариун сайн байна. За уран бүтээлийн ажил амжилттай сайн байна уу? За тэгээд манай дөрвөн бэрх нэвтрүүлгийн оролцогчдод маань та ямар асуулт бэлдэж ирсэн бол гэдэг нь одоо сонирн байгаа бах бид. За би бол олон зүйлийн сайхан эрх цуглуулдаг хүн байнамаа. Энэ 270 эрхний цуглуулга бүтээсэн байгаа. Та нартаа тэгээд одоо сайхан эрхний талаар ойлголтыг чинь шалгах юм уу? Одоо тайлбарлуулах гэх юм уу? За тийм талын зүйлийг хийх гэсэн юм аа. Тэгээ голчлон хуучны эрхүүдээс нь авчирсан та нарын одоо сан хөмрөгт их байдаг, та нарын мэддэг гэсэн эрхнүүдээс авчирсан юм аа. За тэгэхээр одоо яг та эрхтэй холбоотой ямар асуулт тавих гэж байна? За энэ ямар зүйлээр хийгдсэн одоо эрхнүүд байна вэ гэдэг нь тайлбарлаж өгнө. За өөрөөр хэлбэл за та дөрөв маань анхаарч байгаараа. Энд 8 эрх байна тийм ээ? 8 эрх байна. За эндээс нэг эрх сонгоод энэ ямар материалаар хийсэн ямар эрх вэ гэдгийг тайлбарлаж өгөх нь тийм үү? Тийм. За. За тэгээд манай одоо энэ бурхны шашны лам ховргууд хийгээд буян дойрхон одоо манай өвөг дээдс маань төрөл бүрийн эрх барьдаг байсан тийм ээ. За гүрээр аргачаар эрх гэж байх жишээ нэ, зандан эрх гэж байх жишээ нэ тийм ээ. За тэгэхээр энэ эрхнүүд бол одоо тус тусын өөрийн материалтай за ийм эрхнүүд байх нь байна. За энийг та нар маань тайлбарлаж өгнө. За шууд тайлбарлах юм байна. За адуучин багийн ахлагч. За энэ бидний сонгосон эрх, манай багийн сонгосон эрх бол ногоолын чулуугаар хийсэн эрх байна. За эрхний толгойг бол шүрээр хийгээд мөн энэ оюун чулуу байсан байна. Монгол орныхоо одоо үрдний чулуугаар гол материалыг хийгээд тэгээд шүрэн бөөртэй юм байна. За нэмж тайлбарлахад энэ эрхний 3 бөөр бол жанраасаг, очирван, манчшир гэсэн 3 бурхныг бэлэгдэж байгаа. За энд бол эрх тоолдог юугаа энэ говийн цагаан шүр гэдэг чулуугаар хийсэн байна. Энд очиртой нэмэр хийсэн ийм эрх байна. За тэгэхээр ер нь бол одоо за говийн цагаан шүр, ногойлон, оюу, улаан шүр. За зэрэг ийм одоо эрдний чулуунууд орсон эрх байх нь байна тийм ээ. За хариулт болсон гэж үзлээ тийм ээ. За хончин багийн ахлагч од сүрэн. За энэ бол одоо чүнчиг нор за хангардын бүүлтс гэж нэрлэгддэг бас. Хатуулгын хувьд бол энэ чүнчиг нор бол 6.5-аас 7 хэмээн ийм хатуулгатай хагас үнд чулуу. За энэ чүнчиг нор бол ерөнхийдөө Монгол нутаг дээр бол ерөнхийдөө говь хэрийн бүс нутаг, за мөн Дорноговь аймаг, за тэгээд бол Говьтай аймаг, за Дорноговь, за Өмнө Говь гэх мэтийн одоо говийн нутгуудаар бол одоо энэ чүнчиг нор буюу хагас үнд чулуулгууд маань гартаан гэсэн юм чулуулгууд бол Монгол нутагт бол илбэг тохиолддог хагас үнд чулуулга байгаамаа. За тэгээд бол энэ өндөргийн зан базар 1-р богд маань бол ер нь бол эрхний тоо болон тэгээд бол Эрдэнэзүү хийдийн тойрсон суврагуудаа бас яг 108-аар төлөөлөж ингэж хийсэн байдаг. Тэгээд энэ эрхийг бол ингэж төлөөлж авч үздэг. За юм байна. За хариулт болсон тийм ээ. За дараагийнх нь. За манай багийн сонгосон энэ эрх бол 21 ширхэгтэй ийм эрх байна. Шүрээр хийгээд хаш болон одоо цагаан одоо бүүр чулуугаар
одоо уралж бүтээсэн байна. За энэ 21 тоотой чулуу эрхнүүд бол энэ бол маш сайхан одоо нандин эрхийн одоо эрхүүдийн нэг байна. Ялангуяа манай одоо өндрөгийн богдоос одоо дамжиж ирсэн энэ зан заншлыг одоо монголчууд одоо өвлөн авч одоо ингэж өргөжлөс байгаа юм ард түмэн учраас энэ одоо 21 дарих ялангуяа энэ шүрээр хийсэн энэ эрхийг бол одоо ханд тагнас одоо зориулж одоо ханд тагнасын одоо энэ уншлагад одоо зориулж ингэж одоо хийж одоо ламтан байна одоо түүний одоо үг дээдс юм уу те одоо ингэж одоо энэ уншлагыг одоо уншижсэн ялангуяа бас одоо хар болоод улаан өнгийн эрхүүдийг одоо хатуу одоо тарины одоо номуудад уншдаг гэж бас одоо ярьдаг. За өөрөөр хэлбэл 21 тоотой байгаа энэ за нэг нь зарим 81 зарим нь 21 байдгийн учир шалтгаан бол магадгүй одоо ханд дагнас зориулсан одоо тарин тоолоход уншихад хэрэгэлдэг байж магадгүй гэж ойлгож болох юм тийм ээ. Одоо 108 маань хурагдаад 21 болоод 21 одоо дарих гэдэг шүү дээ. Түүнтэй адилхан одоо 20 тэр дундаа одоо хатуу үлийг одоо эрхшээдэг ханд тагнасуудад зориулсан одоо уншдаг одоо эрх байна. Эдгээр эрхүүдийг бол одоо ханд тагнасын одоо бясалгаад ханд тагнасуудыг одоо уран одоо дуудаж бясалгаад тоонд нь гүйцээгээд одоо юм хадгалдаг гэсэн боломжтой. За баярлалаа хариултыг авлаа. За миний энэ сонгосон эрх бол шүрэн бөөртөө. За ерөнхийдөө бурхны шашинд үзэхдээ бол нийт бол 87 мянган одоо бурхан байдаг. Бүх өвөлд бол зориулагдсан бурхад байдаг гэж үздэг. Тэр 87 бурханыг бол хураангуулан үтсээр байгаад хураагцаар байгаад язгуурын 3 бурханд хураагддаг. За тийм учраас энэ эрхний 3 юу бол Чингис хааны музейн буюу Дуучин багийн хэлдэг шиг 3 одоо шүтэн бурханд бол зориулагдсан байдаг. За энэ 108 гэдэг бол ерөнхийдөө жанараасаа бурханд бас зориулагдсан гэж бас үздэг. За 87 бурханыг бол хураах юм бол ерөнхийдөө бол хураагдаж явсараад нийт бүгд бол бурхан багшид хураагддаг. 3 цагийн 3 бурхан маань хураагдсараа бурхан багшид хураагддаг. За миний энэ сонгосон эрхний хувьд бол модон эрх. За миний хувьд хамгаалж байгаагаар бол би бол харагдж байгаа өнгөц байдлаар нь болохоор энэ зандан бас байж болно. Яг гэвэл энэ үнэр нь би мэдэхгүй байна. Дээрээс нь бас одоо монголчуудын бурхны шашны шүтлгээр ийм жижиг эрхийг төлөөлөж шүтээндээ бас эрх өрөх ёсон бас байдаг. За тийм эрх болов гэж хэмээн би таамаглаж байна. За баярлалаа. За тэгэхээр эрхэм хувраг маань энэ дөрвийн одоо тухайлан тайлбарласан эрхнүүд дээр за ямархуу тайлбар өгөө гэдгийг та надад хэлж өгөх нь байна. Бид хамтдаа энэ дөрвийг нэг ёсондоо манай тавьсан морины асуултанд бүрэн дүүрэн хариулт өгсөн эсхийг шийднэ. Энэ анхны хариулагч бол одоо маш зүйтэй сайхан хариуллаа. Энэ бол зөвхөн Говь Алтай аймагт байдаг могой чулуу юм байна. Тий. Энэ гүр арчаагийн талаар бол жоохон хариулт бол жоохон нэмэрхүү байлаа. Тий. Тэр шүүрэн эрхийн талаар бол сайхан хариулт өглөө. Тэгээд таны мэдхийн хувьд бол та нарт санаардуулахад энэ жижиг эрхийг бол одоо настай хүмүүс их барьдаг. Энэ бол одоо 100 гаруй настай хүний барьж исэн эрх юм байна. Яг гэвэл хүний одоо бие бол их жижигсдэг. Гар хүртэл одоо ингэж жижигсдэг. Тийм учраас ингээд эрх тоолоход нь одоо хүнд байгаа явдлаасаа их ангижруулах гэж ийм жижигхэн эрхүүдийг барьдаг байсан юм байна. Ингээд нас их тосон. Энэ бол одоо сум модон эрх шүү дээ. За тэгэхээр одоо миний ойлгосноор бол таны одоо хариултнаас би дүгнэлт хийхэд за ямар ч байсан за энэ эрхийг авсан эрхэм маань хараахан зөв хариулж чадаагүй. За энэ бол гүр аргачаа эрх юм байна. Энэ гүр аргачаа зааны хожирхаач гэж ярьдаг тийм эрх юм байна. За гүр аргачаа эрх. За тэгэхээр за энэ хүн бол ямар ч байсан морины асуултанд зөв хариулж чадсангүй суудалдаа суужиж болох нь гэж ойлголоо тийм ээ. За манай хончин багийн ахлагч. За дараагийнх нь за энэ эрхэн дээр бол мөн адил одоо зүйтэй сайхан хариулт өгөө. хэрэглэгдэхүүн материалын хувьд бас ондоогоор хэлсэн тийм ээ. Тэгсэн. За тэгэхээр таны хувьд мөн адил суужиж болох нь байна. За үлдсэн хоёр эрхэм дээр энэ эрхний хувьд бол за Адуучин багийн хариулт бол их оновчтой сайн байсан. Оновчтой сайн байсан. Тийм байсан тийм. За. Монголын эрх гэдээсэн. За тэгэхээр та энэ хоёроос ялагчийг шууд надад хэлж өгнө шүү дээ. Наад. Энэ шүүрэн эрх бол маш сайн тайлбарлсан. Яг бол ханд тагнасуудын одоо гол барьдаг пад гэж хэрэгэлдэг. 21-т ирвэл пад гэдэг одоо нууц тарны гол одоо ном өнтер уншдаг, ханд тагнасуудад зориулдаг. Хатуу ширүүн үйлийг бол одоо улаан
хар өнгийн одоо эрхтүүд барьж хийдэг. Тийм учраас бол энэ тэгтээ бол маш сайхан тайлбарлалаа л да. За тэгэхээр энэ хоёрын хэн ялагч вэ? За одоо энэ ялч байна хамтагнцыг ирсэн хүн юм байна да. За тэгэхээр манай Санбадрыг нэрмжит төрслөхөрлөгийн музей буюу Тэмээчин багийн ахлагч маань ялагч болсон гэж та хэлж байна тийм үү? За маш сайн лавлахгүй бол болохгүй шүү дээ. За ингээд морины асуултанд үнэн зөв хариулсан танай багт энэхүү алтан тууртыг гардуулан өгье. Ингэснээр дөрвөн бэрх буухад хоёрхан бог дотоо боллоо. Хорээ. Уралдаан таны мэдхэн дөрвөн бэрх нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг та бүхэнтэйгээ хамтдаа бэлдэж байгаадаа манай нэвтрүүлгийн багийн зүгээс туйлаас баярлаж байгааг дахин илэрхийлье. За ингээд дараагийн асуултыг буюу тэмээ буух асуултыг одоо та бүхэндээ төлөвлөх гэж байна. Монголчуудын маань буянт малын ашиг шимээс гаргаж авч нэгэсэндэн дэлхийн хүн төрөлхтний энэ тоглоом наадга оюуны соёлын өв санд бас нэмэрлсэн нэгэн гайхамшигтай наадга бол шагаан наадга байдаг. Шагаан наадганы үнэхээр тоолж барамгүй, хэлцэж дуусамгүй олон төрлийг монголчууд маань бодож олж энэ шагаагараа наадцахаас ардтумэн. За түүний нэг бол шагаан харва. За Монголын уламжилт үндэсний шагаан харва хэмээх энэ спорт бол 1998 оноос Монголын үндэсний баяр наадмын төрөлд орсныг та бүхэн маань мэднэ. За 2014 онд хүн төрөлхтний бие тус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад энэ бол монголчуудын хүн төрөлхтний соёлын өвд бүтээн бэлгэлсэн гайхамшигтай өвүүдийн нэг мөн юм аа хэмээн одоо тунхаглагдаж жагсаалтад багтсныг бас та бүхэн маань мэдж байгаа. За энэ гайхамшигтай спортын төрөл болсон шагаан харвааны талаар асуултыг одоо бид та бүхэнд болгох ёстой. За ингээд нэвтрүүлгийнхэн зочин хойморт хоёр эрхэм хүндтэй зочныг барина. За Завхан аймгийн Даян мэрэгэн харваачдын холбооны тэргүүн судлаач Мягмар Сүрэн. За мөн Говьалтай аймгийн Жаргалан сумын уугуул Монгол улсын мэрэгэн Сарвалын Пүрэв жаргал нарыг хүндэтгэн орж байна. За хаваржаа тавлагуу. Тавлаг сайхан байна. Тавлаг сайхан байна. Хараа зоноо мэрэгэн үү? Оо мэрэгэн байна. Та хоёр маань 2 ондоо багийн төлөөлөл. За тэгтээ одоо үндэснийхээ өв соёл дээр бас нэгддэг, судалгаа шинжилгээ хийдэг ийм хүмүүс энэ манай нэвтрүүлгийн хойморт морилсан байгаа. За тэгээд ямар асуулттай ирв? За ингээд нэвтрүүлэгт оролцож буй эрхэм олон та бүгдийн өнөөдөр ямар амгалан айлтгая. За Монголын нэртэй соёлын өв судлаач за их бичгийн хүмүүн Лодонгийн төдөв авгаа Монгол шагаа хэмээх одоо бүтээл бичсэн байдаг. За эрдэм шинжилгээний улсуу та бүхэн бас уншсан баг. За их хүмүүн уг бүтээлдээ шагаа бол монголчуудын хувьд зөвхөн тоглоом наадмын төдий зүйл биш ээ. Монгол хүнийг эхээс төрөхөд ухтаж, эхнэр авах, эрд очихт нь одоо мөн дагалдаж, ханан герт нь нэгэн насыг эдээлцээд, хадан герт нь дагалдаж оддог бэлэг дэмбэрлийн сахиус бол монголчуудын хувьд шагаа байжээ гэж одоо ингэ сайхан тодтогч хэлсэн байдаг. За Монгол гаралтай угсаатны бүлгүүдийн дотор шагаагаар тоглодог үндсэндээ 200 орчим нэр төрлийн юм тоглоом наадгаа байна. За түүний одоо нэг нь бол Монгол шагаа харва. Өнөөдөр үндэсний их хоёр наадмын нэгэн төрөл болтлоо. Одоо үндэсний спортын гих тодтолтойгоор ингээд 5 төв 4 далайг гатгаж дэлхийн одоо өнцөг улам бүрд дархан суурьсан монголчууд тоглож байна. За энэ их одоо монголчуудын эвт наадгаа үүсэл гаргалын хувьд хэдэн үед одоо үүссэн гэж эрдэмтэн судлаачид судал тогтоосон бай гэсэн эхний асуултыг бол одоо асууж байгаа. Эхлээд судлаачийн тавьсан асуулт бол Монголын үндэсний шагаан харва хэмээх энэ наадга, энэ спорт хэдийн үед үүссэн бэ гэсэн асуулт байна. За хоёр дахь асуултыг шууд тавья. За хоёр дахь асуулт нь гэвэл одоо Монгол үндэсний шагаан харвааны одоо түүхэн онцлог тооч хэлнэ онцлогийг ямар онцлог байдаг вэ? За эхлээд Ямаачин баг. За дараагаар нь Адуучин баг хариулах нь байна. За Ямаачин багийн хариултыг авъя. Үүсэл хөгжлийн тухайд бол судлаачид одоо харьцан өөр саналтай байдаг. Ер нь бол хүннэг үеэс үүсэлтэй гэж зарим судлаач тэмдэглэсэн байдаг. Яагаад хүннэг үеэс үүсэлтэй вэ гэхээр
Монгол нутагт малдсан хүн нүгийн булш орчуулгын дурсгал дотроос засцсан шагаа гарч ирдэг. Одоо жишээлбэл Булган аймгийн Дашин жилс өмнө Илс дарын булчнаас бол нэг талдаа зассан дээрээ одоо ийм юутай нүхтэй тийм шагаанууд гарч ирдэг. Эдгээр нь бол магадгүй шагаа харвааны хасаа байж магадгүй байхаа гэж судлаачид одоо хүн нүгийн булш орчуулга хийгээд одоо хүн нүгийн соёлыг судалдаг судлаачид үзсэн байдаг. Шагаа харвааны онцлог гэх юм болбол одоо бол монголчуудын уламжлалт наадам зэнгээний нэг төрөл. Нэгдүгээр, хоёрдугаарт бол тэр одоо эвлэлдэн нийлэх одоо эвлэлдэн нэгдэх чанарыг бас илэрхийлдэг давхар. Өөрөөр хэлбэл багаар харвах. Бас нэг юу нь бол манжин иргэшээлийн үед бол шагаан тойром шагаа харваанууд бол бас нийлж тэр нь болохоор тэр 11 оны Монгол улсын эрх чөлөөний одоо юу хийхэд 21 оны хувьсгал эднэрийг бол одоо цэрэг элсүүлэхэд шагаан харваагаар халахлж одоо цэрэг элсүүлж исэн байж магадгүй гэж зарим судлаачид үзсэн байдаг. Ийм онцлогтой байна. За Адуучин баг хариулах уу? Шагаа харваа гэдэг бол ерөөсөө монголчуудын одоо нэг эртнээс одоо эрхэмдэн тоглож ирсэн спорт наадганы төрөл гэдэг нь ойлгомжтой. Тэгээд хүннийгүй үеэс олдсон тэр шагаан олдууруудыг бол бас яг шагаан харвааны эхлэл гэж үзэхэд бас их жоох учир дутагдaltaй байдаг. Харин яг аль бие ёсоор тоглож ирсэн он цаг хугацааг бол Монголын эзэнт хүрний үе буюу 13 дугаар зууны үеэс эхлэлтэй гэж ингэж бас судлаач нар үздэг. За ялангуяа монголчуудын дунд бол одоо энэ шагаан харвааны их алдартай тойрмууд байсан. За эдгээр нь болохоор яг тийм хамгийн алдартай гэх юм бол одоо Бадын бөөрийн тойромч гэдэг юм уу. Эдгээр нь болохоор одоогоор бараг 800 900 жил үргэлжилж байгаа ийм алдартай тойрмууд байдаг. Тэгэхээр бол яг аль бие ёсоор тоглож эхэлсэн нь бол Монголын эзэнт хүрний цаг үед холбогдох болов уу гэж ингэж үзэж байна. За шагаан харвааны онцлог тал гэх юм бол энэ бол нүүдэлчдийн одоо хамгийн уламжлалтай алдартай тоглоомуудын нэг учраас онцлог талууд бол маш их байгаа. За нэгдүгээрт болохоор шагаан харвааг тоглоход бол доторч тоглож болдог. За байгаль цагуурийн ямар ч нөхцөлд гадааш тоглож болдог. За мөн тойргоор болон цуваагаар харвдаг учраас за тойргоор багаж тоглож болдог, хувь хүмүүсээс тоглож болдог юм байгаа. За тэгээд шагаан харваа бол ерөнхийдөө 6 хүний бүрэлдэхүүнтэй 2-2-оор ээжлэн суугаад за тэгээд 3 үеэр ингэж тоглодог ийм уламжлалтай 15 хасаа байдаг. За тэгээд ерөнхийдөө бол хамгийн том одоо шагааг нь аргай одоо хасаа гэж нэрлэдэг. За тэгээд сумыг нь болохоор ерөнхийдөө бол бугын эврээр голцоо хийдэг. За хамгийн боломжтой нь бол 13-аас 15 грамын сумуудыг бол өнөөгийн мэргэжлийн тоглогчдод бол тоглож байгаа. За тэгээд шагаан харваа бол ерөнхийдөө бол 15 хасааг онох бүрд нэгийг хасах ийм журмаар явагддаг. За Монголын төрч ёсны наадмын гол одоо төрөл болон ингэж хөгжиж байгаа ийм одоо шагаан наадаа гэж үзэж болно. За тэгээд бас нэг онцгой зүйл нэх юм бол шагаан харвааны цолыг бол зөвхөн улсын наадамд одоо улсын цолыг бол улсын наадамд төрүүлж одоо сэн харваачдад л ингэж олгодог ийм уламжлалтай. Шагаан харвааны харвах зай гэхэд бол одоо 9 тухайн мод буюу 472 метрээс ингэж харвдаг ийм онцлогтой. За синти аравч одоо зэрэг ийм модуудаас бүрддэг. Одоо тухайн мод зэрэгээс ингэж бүрддэг. За ийм онцлогтой. За шагаан харвааны одоо гос төр засгийн томоохон төлөөлөлөд бас тоглож исэн ийм төвхтэй. Жишээ нь одоо үндэсний түүхийн музейд гэхэд бол одоо самбууга ардын хурлын тэргүүлэгчдийн анхны дарга Монгол төрийн мэрэгэн өвөө гэдэг самбууга бол одоо тоглож исэн хасаа юунууд нь одоо хадгалагддаг ийм онцлогтой. Одоо ийм байгаа. За хорой. За дэлгэрэнгүй сайхан мэдээллийг өглөө. За дараагийн баг маань за хончин багийн хариултыг авъя. За хончин багийн гишүүн гончиг байна. Тэгээд шагаан харвааны үүсэл хөгжлийн хувьд болохоор Адуучин багтай бас адилхан санал нэгтэй байна. Монголын эзэнт гүрэн буюу Чингис хааны үеэс эхэлтэй гэж үзэж байгаа. Тэгээд шагаан харвааных нь онцлог болохоор одоо тухайн хүний төсвөр төвчээр суур хатуужил харуулсан мөн одоо энэ төл бүр үнэхээр дэлгэрэнгүй тайлбарлажлаа л та. Тэгээд яг юу ч хэлгээ сайн мэдэхгүй л байна. Ер нь бол тэгээд тухайн хүний одоо байгаа хэрхэн онцтой онох уу тэгээд ер нь бол яг дээр үеэс нөгөө уламжлагдаад ирсэн гэдэг утгаараа Монгол хүний одоо ингээ өв соёл, уур ухаан тэр бүгдийг харуулсан онцлогтой юм болов уу гэж бодож байна. За тонож үлдсэн багийн хариултыг сонсон доо. За манай багийнхан ярилцаад
ерөнхийдөө бол манай бус багууд болохоор ерөнхийдөө хүнүүгийн үеэс одоо археологийн олдвраар олдсон баримтыг ерөнхийдөө баримжаалж он цагийг гаргаж хэллээ л дээ. Тэгээ би тэд ярилцаад ерөнхийдөө хүмүүс нөгөө нэг ах уу орчинтойгоо холбоотойгоор хүнүүгээс урагшаа ер нь хүрлийн үед бараг ер нь харваж эхэлсэн болов гэсэн таамаглал гаргаж जैन. Тэгээд одоо хоньны далан дээр ч гэдэг юм уу анх ингээд нөгөө хоньныхоо шагаагийн тавьж байгаад ингэж анх няслах ч юм уу те. Тэнгүүч чи тэр чинь нөгөө хүний юм төвлөрөөд юмыг цэцмэрэгтэй онох гэдэг агуулгаар тэр чинь ингээд тийм ахуй орчинд ингэж үүсэж хүмүүст дэлгэрсэн байгаа байхгүй юу. Тэгээд тэр чинь ингээд 2000 гаруй жилийн өмнө одоо баг хүннүүгээс баг 300 400 жилийн өмнө ч юм уу үүсээд тэр нь ийм амьдралын хэрэглээ болж явж исэн учраас тэр нь тэр оршуулгын зангуул дотор ороод бүр шагаагаа одоо сайн харвдаг одоо мэрэгэн хүн байсныг бэлгдээд ч юм уу тэр шагаа одоо хясаа гэж ярьдаг те тэрийг ингэж оршуулсан болов гэсэн таамаглал гаргаж байна. За тэгээд бугын одоо иврээр тэр сумаа хийдэг. За тэгээд түрүүний яг Адуучин багийн хэлсэнтэй ерөөхдөө адил байна. Тэгээд тэр бүр хамгийн сүүлд нөө Монгол харвааны юуг нь би яг бас нарийн мэрэгжил мэдэхгүй байна. Гэхдээ нөө хамгийн сүүлд харвж ягаад бүр нөө нэг яг адилхан ондог хоёр хүн байлаа гэхэд товх харвна гэж байдаг байхгүй те. Бүр жижигхэн тийм нэгхэн юмыг ингэж онж харваад ингээд аваргаа шалгаруулдаг энэ төр уламжил байна. Одоо нэмж хэлэх бол юм л зүйл. За хариултыг авлаа. Дэлгэрэнгүй тодорхой сайхан хариултыг лөө. За хорой. За он цагийн хувьд бол одоо манай 3 баг 3 ондоол он цаг үеийг хэлж штэ. За тэгээд манай 2 зочин маань аль баг ялагч хвэ гэдгийг хэлж өгнө. За бас үүнтэй холбоотой нэмэлт тайлбар байвал бид сонсноо. За асуултанд одоо дэлгэрэнгүй сайхан хариулсан та бүхэнд талархлаа. За тэгээд энэ Монгол шагаа харвааны үүсэл гарвалыг нэхэн үзэх юм бол бас л одоо та бүдгийн хэлсэнтэй адилхан харилцаа адилгүй эрдэмтэд байр сууриа илэрхийлж ирсэн. За олон давтагдсан эзэнт гүрний үеэс гэж одоо хэлбэл Монголын нуус товчоо зохиолын 116 дугаар зүйлд Тэмүүжин жамуухнаар хорхног жибүүрийн хөндийд одоо нийлэн бууж урд одоо амд бололцсноо иргэн саналцаж дахин амд бололцож жамуух одоо Тэмүүжинд гурийн шагааг мэлгэлдэг. За Тэмүүжин хариуд нь бол цутгамал шагаа арилжиж урд одоо амд бололцож онны мөсөнд шагалцахыг одоо дахин амд болцоо гэсэн ийм бол их одоо тус түүхийн тулгуур бичгээр бол байна. Онны мөсөнд шагалцахыг дахин амд болцоо гэж үг тэнд гарч байгаа юм. Тэгэхээр энэ улирлын хувьд бол мөс хөлдсөн байсан цаг хугацааг зааж байна. Мөсөн дээр бас тогос нэгэлтгэж байна. А нөгөө талдаа Тэмүүжин жамуухад цутгамал шагааг одоо хариу болгож арилжиж байгаа нь магадгүй одоо мөсөн шагааны сум болгоод хөндрүүлсэн ийм шагаа байхыг ч бас одоо үгүйсэхгүй маа гэж. За зарим одоо судлаачид бас энд одоо хэлсэн хөрлийн үед бол одоо холбогддгоо. Ер нь хөрлийн үеийн одоо хэрэгсүүр тэр соёл давхаргуудаас шагаа олноор олдож байгаа тохиолдол бий. Гэхдээ энийг одоо яг шагаан харваагаар тоглож ирсэн үү гэж одоо бүрэн дүүрэн нотолцсон зүйл бол алга байна. Харин Ямаачин багийн одоо асуултанд хариулсан хүннүүгийн үед бол тоглож байсан гэдгийг одоо судлаачид бол нотолж байна. Монголын нэртэй одоо соёлын өв судлаач, Монгол Улсын соёлын гавьяа цэцгэлтэн доктор профессор Соном Иши Юндэнбат. За Монгол шагаа харвааг одоо судалгааны эргэлтэнд оруулж угсаатны зүйн судалгаа хийсэн. Монгол шагаа харваа судлалын анхны доктор Жигжижүй Бөнгө дэлгэрээ судлаач бол Монгол шагаа харвааны үүсэл гарвалыг одоо бас бүрэн шийдсэн. За ингээд бол хүннүү гүрний үед бол үүссэн гэдэг нь одоо олон сурвалж бичгүүдээр бол тогтоогдож байгаа. Тухайлбал хан улсын үеийн одоо Хуан Нанзи гэсэн энэ хятад сурвалжид бол хуунаар яс нисэлж юувэнэр адуугаа шивдэгэ. Одоо адил ус боловч амдгай тавихад зориулагдсан гэсэн одоо ийм их бол байдаг. Монгол шагаа харваа бол өөрөө Монгол эрчүүдийг нэгэн зорилгод нэгтгэдэг, хамтарч үзэн санаагаар хүмүүжүүлдэг, бат журмаар барилдуулах, сургууль болж уламжлагдж ирсэн. Тодтогч хэлбэл хүннүү гүрний үеэс өнөө бидний уламжлагдж ирсэн янзгуурын монголчуудын үнэт их өвөө гэдгийг одоо татсан хэлмээр байна. За хорой. За хоёр асуулт байгаа шүү дээ. За тэгэхээр гарвал үүслийн хувьд он цагийн тун зөв хариулсан баг бол манай Ямаачин баг байлаа. За хоёр дахь асуулт буюу онцлогийн талаар. За Монгол шагаа харваа өөрөө бол онцлог нь одоо спортын хэв шинжийг
хэв шинж талаас нь бол асуусан. Тийм учраас энэ асуултанд одоо манай адуучин баг бол маш одоо нэмэлт тайлбаргүйгээр одоо зөв сайхан хариулсан гэж ингэж одоо хэлж болохоор байна. Тэгээ бас дарааллын хувьд ч одоо хоёр гараа өргөөд ингэж одоо хариулсан учраас бид хоёрын зүгээс бол одоо магадгүй энэ хоёр багт бол одоо ижил тэнцүү. За, сандыг би бас бүрэн дэмжиж байна гэж ингэж бодож байна. Бүрэн дүүрэн дэмжиж байна. За, хорей. За, манай хоёр зочны маань тавьсан Монгол үндэсний спортын өвөрмөц төрөл шагаатай холбоотой энэ асуултыг бол тэмээ болгох асуулт болгож бид та бүхэндээ болгоолгосон. За, тийм учраас та бүхэндээ нэг мөнгөн буйлт ширээ хатыг гардуулж өгнө. Багийн ахлагч нарыг баяа. Хорей. За. За, уралдаан таны мэдхүйн дөрвөн бэрх нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За, манай музейн хамт олон үндэсний өв соёлыг дархлааг бүтээгчдийн хувьд үнэхээр одоо давтагдшгүй юм сайхан дугаарыг хамтдаа бид бэлтгэж байгаа. За, манай өнөөдрийн дөрвөн бэрх нэвтрүүлгийн үндсэндээ одоо 3 даваа өндөрлсөний дараагаар та бүхнийг харахад адуучин багийн хувьд бол за 1 морь 1 тэмээ буюу 2 бодтойгоор за дөрвөн бэрх болоход одоо 2 хүн богдтов. За манай хончин багийн хувьд бол өөрийн нэршлийн халзан цагаан хонь хотондон амгалан тайван бүрэн дүүрэн хотолсоор байгаа. За мөн одоо ялагчийн шатанд өрсөлдөх боломж нь хадгалагдсаар л байгаа. За ямаачин багийн хувьд бол өөрийн нэршлийн ноол урагтай улаан яман байсаар байгаа. За дээр нь нэг одоо ширээ бөхтөө ийм сайхан атыг хотондон хотлуулснаар за дөрвөн бэрх буухад 1 морь 1 хонь буюу за 1 бод 1 богийн дутуу байна. Өөрөөр хэлбэл мөн одоо ялагчийн шат руу тун дөтлөж яваа баг. За тэмээчин багийн хувьд бол мөн дөрвөн бэрх буулгахад тун одоо дөтлсөн 2 бодтой. За тэгэхээр 2 бод буулгасан байгаа 2 багийн хувьд бол дөрвөн бэрхэд тун ойрхон байгаа гэсэн. Яг тэгэхээр одоо манай нэвтрүүлгийн зүгээс бол бог буулгах хоньны асуулт, ямааны асуултаа бас хараахан та бүхэнд болгоолгоогүй байгаа учраас төрүүлээд 2 бодтой болно гэдэг маань дөрвөн бэрх буулгахад буюу ялагч болоход тун ойрхон гэсэн үг шүү. За ингээд одоо та бүхний дунд би бас нэгэн асуултыг үзэгчдийн асуулт болгож болгоолгох гэж байна. Энэ бол танаа багуудыг дэмжиж ардчсан сууж байгаа хөгжөөн дэмжигчдийн дунд болгоолгох асуулт. За энэ асуултанд үнэн зөв хариулсан хөгжөөн дэмжигч гарч гэмээн давуу ирэхэд хэлдэг. Өөрөөр хэлбэл өөрийн багт хэрэгтэй байгаа шагааг бог бодын аль нэгнийг шууд нэр цохоод надаас авах боломжтой. Ялагч болох юм бол ойлгомжтой тийм ээ. За тэгэхээр дөрвөн багийн нэг хөгжөөн дэмжигч гарч ирэх нь байна. За анхаараарай манайхаа. Маш амархан асуулт. Шууд төрүүлж гараа өргөд хариулсан давуу тал болно. Монголын нууц товчоонд Добуу мэргэн нэг өдөр тогцог өндөр дээр гөрөөлөхөр гарвал ой дотор нэгэн урянхай хүн гунжин буг алдаад хавирх цорыг нь шарж байхдаа тааралдаж нөхөр шорлогдоо гэж Добуу мэргэн хэлвэл тэр хүн уушиг зүлд ба арсыг нь өөрөө авч бусдыг нь цөм Добуу мэргэнд өгөв. За гэсэн ийм одоо хэсэг байдаг тийм ээ. За тэгэхээр нөхөр шорлогдоо гэдэг үг ямар утгыг агуулдаг вэ? За төрүүлж харилцуулж байгаа. Чингис хаан үндэсний музей боловсролын ажилтны тэгш бат байна. За нөхөр шорлогдоо гэдэг нь болохоор ангийн хувь хишгнээсээ хүртээгээч гэсэн энэ утгатай үг гэж эрдэмтэд тайлбарладаг. За ангийн хувь хишгэлсэн хүртээгээч. За хариултыг авлаа. Хөдөг хээр байсан учраас одоо нөгөө махыг борлогож идчихсэн шорлого хийжсэн учраас тухайн үе бол нөхөр шорлогдоо гэд одоо хийж байгаа хүнснээсээ хуваалцаж гэсэн утгыг бол хэлсэн гэж. За тухайн нөхцөл байдалтай нь уялдуулж та тайлбарлаж штэ тийм ээ. Шорлого хийгээ сууж исэн ба штэ. За мах шараад сууж исэн байна. За тэгээд нөхөр шорлогдоо гэдэг бол энэ хувь хишгээсэн ангийн олзноосоо өгөөч гэсэн үг. За орчин цагт утга хувирсан уу? Хувираагүй бах. За хариултыг авлаа. Ялгаагүй адилхан олзоо хуваагаж хэлсэн санаа авчих шүү дээ. За Төрөлхтөн урлагийн музейн боловсролын ажилтнаа уулзлаа.
За нөхөр шорлогдоо гэдэг үг нь болохоор ерөнхийдөө яг утга ойролцоо яг нэг ан аваа хуваах одоо тэгээд цаад утгаараа нөхөрлөхийг бас хэлжиж магадгүй гэж би бас бодож байна. Нөхөрлөх. За тэгээд ан аваа хуваалцах ерөнхийдөө одоо нэг тийм ер нь тийм. За тэгэхээр нөхөр шорлогдоо гэдэг үгийн утгыг бол та нар маань ер нь бол тайлбарлалаа. Одоо ч гэсэн манай баруун Монгол одоо урянхаач бол жишээ нь ангийн олз гişиг тараахыг түгээхийг шорлого тараах гэж ярьдаг. Шорлого тараах гэж ярьдаг. Нөхөр шорлогдоо гэдэг бол нэг ёсондоо олзыг олуулаа. За таны одоо энэ алтаагаас хангаагаасаа хэртсэн энэ хишиг буйнаас чинь би хуваалцъя гэсэн утгатай ангийнхаа хишиг буйнаас хайрлаач гэсэн ийм л утгатай үг гэдгийг монгол хүн болгон тэртээ тэргүй мэдж байгаа. За үүнийг хамгийн түрүүлж гараа өргөөд үнэн зөв хариулсан хүн бол манай Адуучин багийн хөгжөөнд дэмжигч байлаа. Хорэ. Танах дөрвөн бэрх болгоход хоёр богийн хонь ямааны аль нэг нь хэрэгтэй байгаа учраас та бол хонь авъя гэж байгаа юм байна. Хоньтой айлын хот гэрэлтэй гэж ярьдаг. Одоо ер нь буян цэргийн манлай гэж үздэг учраас энэ халдсан цагаан хоньыг та 109-оор хөсөх нь зөв өө. Хорэ. За тэгэхээр миний тавих асуулт маань та бүхэн маань одоо үзэг цаас өмнөө тавьсан учраас ямар хөө асуулт тавих гэж байгааг бараг гадралсан байх тийм ээ. Зарим нь бүр доторлсон байх. Маш хурдан бичдэг нь л үзгээ барих нь шүү дээ тийм ээ. За Монгол ардын аман зохиолын төрөл зүйлийн нэг том одоо хэлбэр төрөл бол оньсог байдаг. Оньсог. За сэтгэн бодох хийгээд төсөөлөх чадвар. За тэгээд танин мэдхүн суур бол оньсог гэдэгтээ хэн ч маргахгүй. Монголчуудын энэ оюуны соёлын гайхамшиг болсон оньсгоос та бүхэн маань 3 минутад багтааж хамгийн олныг бичнэ. За цаг явсан шүү. За 3 минутанд багтаагаад хамгийн олон оньсог бичих ёстой шүү дээ. За цаг болжээ. Цаг болсон. За үзгийг тавья. За төлөөлж оньсгоо унших хүн гарч ирнэ. За Ямаачин багаас эхлэх үү? Ямаачин багийн ахлагч буян оршихуй. За оньсгоо бичсэн оньсгоо танилцуулъя. Нам гүйдэлтэй, навчин шар дээлтэй үнэг. Утсыг уулаар хөтлөн тэмээ. Газар дор ган хийсэн шар тос тарваг. Газар дор гахай зулцглан төмөс. Малгар хүүгийн толгойд маргад дэрдэн ургана. Буг. Авдар дүүрэн аржгар цагаан хурганы арьс шүд. Алаг бэрүү хялгсан хашаатай нүд. Алтан мөнгөн сууж 12 түлхүүртэй жил сар уулыг утсаар хөтлөн тэмээ. Хоёр уулын завсраар хоёр могоо үрэлдэн нус хоожих. Өөхөн бөмбөөхөө арг сэгсэхэ хонь. Авдар дээр алтан аяг, мөсөн дээр мөнгө аяг нарсаар. Уулын буг өндрөө сурамтахад өвсөн дотор согоо болсон цагилгаанд цагих. Усан биетэй цусан дотортой өндөг. Яргүй мод ясгүй бие могоо. Харахад дойр хазгад тол гарын алга. Тэгэд өвөл ургадаг зун ундаг буган эвэр. Уулын хөө унянг гэн буг эврээгээх. За хөдөөд хөх тохом салих. Цавчих мөртлөө цав гардаггүй. Чанах мөртлөө нүд гарахгүй гэн үйлс. Хотгойдын хөвгүүн хондлой цагаан гөрөөс өлгөд хүүхэн өвөл дардаггүй. Зун халууцдаггүй мануухай. Арын уулын мод авраг бөгөөд хэврэг. Өврийн уулын мод өндөр бөгөөд бат буган эвэр. Бөс торгон дээр гүйдэг мөртлөө бөкс толгоогүй шалдан хүүхэн зүү. Ногоон торгон дээлтэй улаан торгон дотортой тарвас. Хөлгүй хэрнээ давдаг. Гуйгүй хэрнээ гүйдэг. Гадах хишрэл салих. Ганган шүр ганцаараа явах дуртай үнэг гэж. Хотлоор дүүрэн хөвөн мах татах. Манан татах. Усан дурсдаггүй галд шатдаггүй. Нар.
Хажуугаас нь хэлээд өгч бас болно. За та хэлээд өгч. За босгол бор тийм ээ хэвтүүлвэл эмнэг унаг хөмрүүл хөөхөн ишиг хэвтүүлбэл хөөхөн хургаа. За энэ бол 4 шагаа. За 100 шар зүстэй 6 тэмдэгтэй үнэг хэлж байгаа. Ам намгалан сайхан, ээж нь цэнгэл сайхан, хүүхэн гүнхэл сайхан, хүн догшин хар 4 үлрэлийг хэлж байна. За хаан дитмэ гэх буг эврэг гэхийг хэлнэ. Хаан хайчи хайх буг эврэг гэхийг бас хэлдэг. За болчихсон. энэ дээр нэг байгаа. Давхад 3 даваа, дахиад 3 даваа, баян 3 дөхөн, хөөдөн 3 хүнд 4 үлрэл хэлдэг юм аа. За ингэ болсон уу? За нийт хэд болов? За өрсөлдөгч багууд нь маш сайн тоолно шүү. За Тэмээчин баг. За манай багаас уншия. Үсэн дээр мөнгө аяг сар. Уудсан дундаараа тасархаа Баатар, уухай туухай Баатар, уудсан дундаараа тасархаа Баатар, уулан талтэрдгүй Баатараа гэж шоргоолж түнтгэр өвгөн төмөн жадтай зараа. Могоо эрийн биетэй модон 3 хүмстэй чөдөр. Урт хар хүн уландаа өстэй өн. Би цаашаа харан, чи цаашаа харан бид бие биений харахгүй эмээлийн бүрэг. Алцайвал бултайнаа товчлох. 3 өхөн гоёа шарна бүдүү мангас бөксөө шарнаа. Тулга тогоо. Норжмогийн бөкс рүү норгож чихнэ. Зөөс хөлхөө. Өдөр 3 хөлтэй, шөнө 4 хөлтэй өрх хар морь ногоо ногттой Монгол гутал. Авдраа дүүрэн аржгар хурганы арьс шүд. За ингээл болж тээ. 12. 12 гурвал гэж бичсэн байх. 12-оос бас нэлийн хэдэн салаавтахтаач байж болохоор энэ юм да тийм ээ. За. За Адуучин багийн гишүүн Бямтарч. За түнтөр өвгөн төмөн жадтай. Зараа мөсөн дээр мөнгө аяг сар. Авдар дүүр аржгар хурганы арьс шүд. Урт хүн уландаа өстэй өн. Өөх хүмүүбэх арга сэгсэхий. Хонь бие үгээр бэлүүдийн гол дуулцъя. А тэгээд нэг хэрхэн чиний бэхтэй 90 хонгор дуутай зүгий. Эрэм малгайсхаас 90 эмгүү, эрэм голын 90 эмгүү сахалтай ямаа. Хонхон дуутай хондлоо дээр нэгэтэй нохоо. Өдөр өөрөө сайхан гэрэлтж уйлсаар дуустаглаа. Бүхний гэж суртаа мах шагархан гэж хойноо. Энэ богчмог хөлгөө мөртлөө явдаг, нүдгөө мөртлөө уйлдаг үйл. За Монголда мод өмгчээ, Шонхоодо шороо өмгчээ гэж ханын шийдэлгөө. Манай хүүхэд махан дуртай, мангасын хүүхэд шороон дуртай ханын шийдэлгөө бас. За 7 өвгөн нэг гац тойр эргэлдэнэ гэж алтан гац юу? Уулын оруу 2 мага оролдон нус. Өглөө 4 үлтэй, өдөр 2 үлтэй, орой 3 үлтэй хүн. За хүндээд битээ тавиар хүнд битээ байгаараа намайг дуруул насгүй гэж бодоороо шаадсан. За. За ингээд хэд болов? 18. За. За хончин багийн гишүүн гончуг байна. За тэгээд эхнээс нь шээ. Нам гүйдэлтэй навчин шар гүйдэлтэй өнөг мэддэгт мэрэгэн цохор мэддгүүд гэрэн цохор ном ардзуур хурганы арьс авдраа дөрөн шүд хүзүүтэй мөртлөө толгойгүй гартаа мөртлөө хөлгүүдэл бийгүү ээж явдаг нүдгүү ээж уйлдаг үйл тэгээд би үгээр явж чи түүгээр бэлүүтийн гол дуулцыг гошлон за тэгээд алей ном аяга орхио цухтан туулай өсөрч гарах. Эрэм талын мангас эрэм үс ахалтай ямаа өдөр гурвалжин шүн дөрвөлжин өрх эгчдүү хоёрын жицүү госго дотог урт хүн уландаа өстэй. Өн урдаа сэрээтэй дундаа өхөртэй ардаа ташууртай. Өхөр хар мар ногоо ногттой Монгол гутал. Хон дуутай хондлоо дээрээ дэгээтэй. Нохой түнтөр өвгөн түмэн жадтай зараа. Өөхөн бөмбөөхөө арга сэгсэхэ хонь. Мөсөн дээр мөнгө аяг сар. Авдар дээр алтаа аягнаар. Тэгээд уухай туухай Баатар, уудсан дундуура тасархай Баатар, харавсан суманд онордгүй Баатар, хаданд халтирдгүй Баатар шоргоолцсон. За тэгээд уулын уруу 2 мага оролтно. Тасгойж. За тэгэхээр ер нь бол одоо бусдын тоолж тооцохгүйгээр ялагч тодорхой тийм ээ. Та нар маань хүлээн зөвшөрч байгаа юм үү? За. Ямачин баг. Хорэ.
энэ хаврын ноолуурын төлөвлөгөөг давуулан биелүүлэхээр боллоо. За, хорей. Уралдаан таны мэдхүйн дөрвөн бэрх нэвтрүүлгийн зүгээс та бүхэнд тавих дөрөв дэх асуулт буюу хонь буулгах асуултыг одоо та бүхэнд болгоолох гэж байна. За, нүүдэлчин монголчууд маань буусан бөөрөн дээр хамгийн түрүүн одоо ханаан ширлэж дугуйлаад за тэгээд л одоо тооноо босгоод унян өлгдөг тийм ээ. За тэгэхээр одоо та дөрвөн маань энэ ханыг босгож дугуйлаад мэдээж хэрэг амын зөв нийлүүлээд за тэр одоо ханых нь одоо хүлээс уян байж байна. За үүгээр та бүхэн маань маш зөв ханаа боох ёстой, баглах ёстой. За цаг явцсан шүү. Хаашаа харуулж дугуйлна гэсэн бэлээ? Ахаад сайн дугуйл. Нөгөө тийшээ. За ханаа харна шүү дээ. Зөв амаар нь нийлүүлэх ёстой. За манайха ханны эрс гэж ярьдаг да. Ханныхаа эрсийг харна. Өндөр нам болвол бас буруу байгаа гэсэн үг. За хамгийн гол нь цаг хугацаа явж байгаа. За хамгийн богино хугацааны гүйцэтгэл хэрэгтэй. За уг нь бол Монгол эрчүүл нэг ханны аман дээр нэгээрээ зогсоод шууд одоо ханаа нийлүүлээд за тэгээд одоо энэ уян багтайгаа бол хэн нэгний тусалцаагүйгээр шууд хийцдэг шүү дээ. За дууссан бол шууд. За манай адуучин баг дууссан. Цаг бол харж байгаа тийм ээ? Цаг харж байгаа. За адуучин багийн хувьд бол хамгийн түрүүлж дууссан. Ингээд ийм сул байвал жишээ нь одоо салхи савирт яах вүлээ тийм ээ? За тэгвэл ямар ч байсан зөв. За монгол хүн ямар ч байсан нэг багалж боожтэй гэж харагдахаар. За энд бол яг бас газрын нутгийн онцлогч байж болох талтай. Ер нь бол одоо тоон туш хоёогаар шууд дээрээс нь эхлээд нэг ханаас нь ингэж оруулж ирээд за тэгээд доошоо явдаг тийм ээ. Ийм тал. Энэ жишээ нь яг энэ бол үндсэндээ одоо зөв л харагдаж байгаа юм л да. За энэний хувьд бол тусдаа ирсэн уяач тийм. Тусдаа ирсэн уяач гэсэн ер нь бол хандаа байдаг. Энийг бол ойлгож байгаа. Гэхдээ та яг тэр одоо нэг эсэндэн одоо монголчуудын тэр уламжлалт хэв маягийнхан дагуу стандартын дагуу хийх ёстой тийм ээ. За тэрний хувьд бол яалтчгүй бас манай адуучин багийн хувьд бол зөв байна гэж ойлгож байна. За болсон. За анхаар явсан шүү. За явсан. Өрсөлдөж байгаа болооч хамтын хөдөлмөр хэрэгтэй. За зөв амаар нь нийлүүлэх шүү дээ. Хамгийн чухал нь зөв амаар нь нийлүүлэх. За манай Ямаачин багийн хоёр нэг яалтчгүй л ёстой нөгөө монгол хэллэгээр 5 тэгэхээр толгой холовсон хоёр шиг гар нийлж өгч вэ. За нэг монгол айл малчин айлын залуу хархуу эхнэр хоёр хамтдаа ингэсгийгээд гэрээ барьцдаг да. За дууссан шүү. Баяр хүргэе. За манай хоньны суур гэрээ хараахан барьж амжаагүй л байна да. Одоо хонь хотлох цаг боллоо доо. За тэгээд гэрээ сайн барьж чадахгүй бол гадаа хонох уу? За тэгээд шуурга салхи болвол яах вэ? Ийхв гээд бас асуудал байгаа штэ нүүдэлчин монголчуудад маань. За энэ хоёр маань ямар ч байсан нэг орон шовойлгож болохоор л хоёр юм да тийм ээ. За энд бас нэг жаахан ямар ч юм бэ энэ тавхаг гинэ. За энэ хоёрын хувьд бол үнэхээр гэрийг бол чамбай сайхан барихаар хосууд юм да. Нүүдэлчин монголчуудын маань одоо амьдрал ахуй өв соёлын бас нэгэн гайхамшиг болсон монгол гэрээ одоо барих энэ уралдаан тэмцээнд анхан шатных нь үйлдэл буюу одоо ханаа босгох дээр та бүхэн маань уралдаж тэмцсэн. Адуучин баг, Тэмээчин баг хоёрын өрсөлдөөнд адуучин баг маань 3 минут 4 секундэд гүйцэтгсэн байна даалгаврыг. За Тэмээчин баг маань 3 минут 25 секундэд гүйцэтгэжээ. За дараагийн хоёр одоо Ямаачин, Хончин багийн хувьд Хончин баг маань
3 минут 18 секундын хугацаанд ханаа одоо барьж басгаж баглаж боож дуусгасан. Дараагийн баг буюу Ямаачин баг маань 2 минут 20 секундэд үндсэндээ одоо хан босгосжээ. За тэгээд энэ халзан цагаан хонийг танаа багт гардуулъя. Хорей! 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 За манай нэвтрүүлгийн зүгээс та бүхэнд одоо тавьсан дөрвөн бэрх болох 4 асуулт дууссан. Мөн одоо манай багуудын маань гэртэн бэлдэж ирсэн асуултуудыг бид хоорондоо тавилцаад энд одоо манай дөрвөн бэрх нэвтрүүлгийг бас үнэхээр өрсөлдөөнтэй сайхан болгож үзэгчдийн маань одоо мэдлэгийн цар хүрээг нэмсэн. Одоо ялагч тодруулах асуултыг би нийт донд тавина. Нийт донд. За монголчуудын төрт ёсны уртын дуунууд гэж байдаг. Төрт ёсны уртын дуунууд. За энэ бол бүр одоо төрийн альва үйл ажиллагаанууд дээр магадгүй одоо шашны зан үйл дээр ямар дуу дуулах вэ? Төрийн наадам нээхэд ямар дуу дуулах вэ? За энэ маягаар эренбэлэгдсэн төрт ёсны уртын дуунууд, айз мартын дуунууд байдаг. За тэгвэл энэ төрт ёсны уртын дуунуудаас одоо энэ 60-60-аар өртөөлж бүр мянган давуу 100 дамнуулж ирсэн гайхамшигтай сайхан энэ олон дуунуудаас Эзэн богд Чингис хааны үеийн төрийн дуулал. За Адуучин баг төрүүлж гараар гэсэн гэж байна. За Адуучин баг. За гараад ирээрээ. Жиндэмжигдэх шууд байна. Тэгээд Эзэн Чингис хааны үеийн төрийн дуул нь эртний сайхан гэсэн төрийн дуул гэж хариулж байна. Мэдээж хэрэг эртний сайхан. Мэдээж эртний сайхан. За хорей! Хорей! Манай Адуучин багийн хөгжөөн дэмжигч бол одоо ер нь өөрийн багийг ялалтанд төтлүүлэх түүхэн чухал үүрэг гүйцэтгэлээ гэж би бодож байна. За энэ сэлмэн эвэртийг танаа хотод тотлуулснаар танаа багч яах вүлээ? Ялах уу? За баяр хүргэе. Хорей! 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 Монголчуудын уламжлалт ухаан түүх соёлын үнэт төвийг судлан сурталчилж, хооч үедээ өвлүүлэн үлдээх, эрхэм үйлсэд өөрийн мэдлэг оюун, зүрх сэтгэлээ зориулан Монгол түмний их хөвийг хоёргүй сэтгэлээр сахин хамгаалж яваа Монголын бүх музейчдээ олон улсын музейн өдрийн баярын мэндийг хүргье. 2025 онд олон улсын музейн өдрийг дэлхийн нийтээрээ хурдцтай өөрчлөгдөж буй нийгэм дэх музейн ирээдүй сэдвийн дор явагдаж байгаа билээ. Ингээд энэхүү цэнхэн нэвтрүүлэгт идэвхтэй оролцож амжилт гаргасан багуудаа Монголын үндэсний музей нэрмж шагналыг гардуулахыг зөвшөөрнө. Хорей! 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 Монгол түмний соёл түүхийн галгууламт болсон Монголын музейн хамт олон оролцсон дөрвөн бэрх нэвтрүүлгийн тэргүүн байрыг Чингис хаан үндэсний музейн Адуучин баг эзэллээ. Дэд байрыг Монголын үндэсний музейн Ямаачин баг, Удаах байрт Богдхааны урдан музейн Хончин баг, Зануузрын нэрэмжит Дүрслэгийн музейн Тэмээчин багийн хамт олон амжилттай оролцлоо. Төмөн олон хийгээд Тэв дэлхийд түүх соёлоо сурталчлагч, соён гэгэрүүлэгч Монголын музейн хамт олондоо олон улсын музейн өдрийн баярын мэндийг хүргье. Эрхэм хүндэт үзэгчдээ Монголын үндэсний олон нийтийн телевиз, Монголын үндэсний музей хамтран олон улсын музейн өдөрт зориулан та бүхэндээ өргөн барьсан уралдаан танин мэд хүн дөрвөн бэрх нэвтрүүлэг инхүү жаргаж байна. Манай нэвтрүүлгийн хойморт заларч өв соёлоор бахархах гэгэн сайхан сэдлийг сэтгэл оюундан бадран тодорхой хугацааг бидэнтэй хамтан өнгөрөөсөн мэрэгэн үзэгчид та бүхэндээ туйлаас баярлалаа. Монгол хэмээх нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурсаж Монголын өв соёл дэлхийн дайдад бадран гэрэлтэж байхын үлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Хорей! Хорей!